Нийгэмд бас асуудал болоод нэлээд бас хүндрэлтэй асуудлууд байсан л да. Тэр дундаа хөгжлийн банкны асуудал өөрөө. Тэгээ хөгжлийн банкны захирлаас бас асууя. Энэ өнгөрсөн 2012-оос 17 онд хийгдсэн энэ аудитын олон удаагийн шалгалтуудаас гарсан алдаа, зөрчил, дутагдал, зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд та бас одоо томилогдоод 3 орчим жил болж байна. Энэ хугацаанд бас хийсэн хэрэгжүүлсэн ажлаасаа бас товч мэдээлэл өгнө. Ер нь бол би бас хөгжлийн банкны захирлыг бас боломжийн хэмжээнд ажиллаж байгаа гэж харж байгаа. Тэр ч нөхцөл байдлын гүйцэтгэлийн аудитын тайлангаас бас харагдаж байна. Улам их сайн ажиллахыг бас хүсэж байна. Аудитын газраас асуух асуулт байна. Ер нь энэ хөгжлийн банк хуулиар тодорхойлсон зорилго зорилтын хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байна гэд манай гүйцэтгэлийн аудитын тайлан дээр дурдсан байна. Тэгэхээр яг энэ хуулиар олгогдсон зорилго зорилтын хүрээнд бол анхаарах асуудлыг дайлангуяа Төсвийн байнгын ороонгоор хилцэж байгаа үед бидний хувьд анхаарах өөр ямар асуудлууд байна. Ер нь бол тэр хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай уг одоо хөгжлийн банкны үйл ажиллагаа уялдаа холбоогоо нэгтгэхгүй байгаа гэдэг асуудал дээр бол би бүрэн дүүрэн санал нэг байна. Тэгэхээр энэ чиглэлээр бас нэмэлт асуулт асуухад ер нь бол өнгөрсөн сүүлийн 3 жилийн хугацаанд тэр дундаа одоо энэ агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах гэх мэтлэнгээр хөдөө орон нутагт энэ хөгжлийн томоохон төслүүд хэрэгжсэн, түүнийг санхүүжилсэн ийм үйл ажиллагаа байгаа юу? Тэнд хэдэн ажлын байрыг бий болгож яг энэ хөгжлийн бодлого төлөвлөлтөд уялдсан үйл ажиллагааны энэ санхүүжүүлж байгаа энэ төсөл арга хэмжээ эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгсөн ийм бодит төслүүд түүний бодит жишээ байна уу? Энийг нэг дурдаач. Дараагийн асуудал нь ер нь бол манай гүйцэтгэлийн аудитынхан тэр дундаа одоо манай аудитын ерөнхий газрын аудиторууд бол бас их сайн ажиллаж байгаа юм билээ. Үнэхээр бас маш их одоо цаг хугацааны хувьд, орон зайн хувьд, нөхцөл байдлын хувьд яаж энэ хууль эрхцэн орчин түүний одоо үйл ажиллагаа хэрэгжиж байгаа нөхцөл байдлууд гүйцэтгэлд хийж байгаа аудит гээд бас олон эерэг зөв хандлагууд бас гарч иж байгаад би талархалтай байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ өнөөдөр бол хөгжлийн банкны хуулийн хуулиар тодорхойлсон зорилго зорилтын хэрэгжилтийг оруулж ирж байна л да. Цаашлаад ер нь Төсвийн байнгын хороогоор өнгөрсөн 2018 оны үйл ажиллагаатай холбоотой өөр бусад чиглэлтэй холбоотой ямар гүйцэтгэлийн одоо аудит хийсэн тайланг та бүхэн маань оруулахаар бэлдэж байгаа вэ гэсэн ийм 3 асуултыг бас. За эхлээд энэ хариулах юм. Аудит хариулах уу? Ажлын хэсэг 2 дугаар микрофон. За амар заяа гишүүн талархал илэрхийлье. Бидний ажлыг бас ойлгож хүлээж авч дэмжиж байгаад. За хөгжлийн банкны нэгдүгээр асуудлын хүрээнд хөгжлийн банк бол цаашид яаж ажиллах шаардлагатай вэ гэдэг маш чухал асуултаа асуулаа. Бидний аудитын зорилго бол ерөөсөө Монгол Улсын хөгжлийн банк Монгол банкнаас, арилжааны банкнаас юугаараа өөр юм бэ? Ямар хуулийн одоо чиг үүрэгтэй онцлогтой банкийн энэ дээр одоо чиг үүргээ одоо саадгүй хэрэгжүүлэхэд ямар асуудлууд тулгараад байгаа вэ гэдэг ийм илүү бодлогын шин чанартай аудит хийхэд зорилттой хандуулсан. Тэгэхээр энэхүү одоо гүйцэтгэлийн аудитыг ач холбогдол өгж, уншиж, танилцаж, яг аудитын тайланд өгсөн зөвлөмжүүдийг одоо хэрэгжүүлээд явхад хөгжлийн банкны үйл ажиллагаанд бол тодорхой сайн акцууд гарнаа. За өнгөрсөн хугацаанд 2 үе шаттай аудит хийж явах явцад хөгжлийн банкн дээр өнгөрсөн хугацааны алдаа дутагдлуудыг зассан олон хууль тогтоомж журмын өөрчлөлтүүд бас гарсан. Энийг бол Батбаяр дарга бас таны саяны асуултанд дэлгэрэнгүй хариулах байхаа. За бүх асуудал бол бүгдээрээ тийм хангалтгүй яваагүй. Монгол Улс хөгжлийн банкнаас явуулсан үйл ажиллагаа зээл олголтын байдлууд дээр олон сайн жишээнүүд байгаа. Зөвхөн одоо эдгээр жишээнүүдээс алдаа дутагдaltaй байгаа анхаарал хандуулах юмнуудыг та нарт илүү бид бүхэн хандуулах, эрсдэл байгаа асуудлуудыг илүү хандуулж хэлдэг. Тэгэхээр хөдөө орон нутгад бол олон сайн жишээнүүд байгаа. За ер нь бол зээлийг ерөнхийд нь аваад үзэх юм бол нэг 58% хэрэгжилт бол сайн явж байгаа. 40 гаруй хувь нь бол эрсдэлтэй байж болзошгүй ийм асуудлууд
байгаа гэдгийг танд хэлмээр байна. За 3 дугаарт бол 2018 онд бид нийт 30 гаруй аудит хийж гүйцэтгсэн. За үүнээс бол 19 нь бол 20 нь бол гүйцэтгэлийн аудит байсан. Өнөөдөр бол бид гүйцэтгэлийн аудитаас зөвхөн хөгжлийн банкны аудитыг хэлцэж байгаа. Тэгэхээр хөргүүлсэн төсвийн банкны хороонд хөргүүлсэн нийт чагсаалт дотроос хилцэх шаардлагатай гэсэн аудитыг байнгын хороогоор бидэнд үүрэг даалгавар өгвөл аль ч аудитыг бол ингэж нээлттэй хэлцүүлэх боломжтой байгаа гэдгийг танд хэлье. За, ажлын хэсгийн 5 дугаар микрофон. За, Амарцаа гишүүний асуултанд хариулъя. За, үндэсний аудитын газрын зөвлөмжөөс гадна үндсэндээ Монгол Улсын хөгжлийн банк бол Монгол банкны шалгалт бол сар болгон хийдэг, зайны ажилгалт. За, газар дээрх шалгалт жилдээ 2 удаа хийгдэж байгаа. За, Монгол банкнаас тавигдсан шалгуурыг бол бид нар сар болгон хангаад ажиллаж байгаа. За, жил болгоны санхүүгийн тайлангаа бид нар олон улсын хөндлөнгийн аудитор хийлгдэг. Энэ хөндлөнгийн аудитын төгөл дээр бид нар бол санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргаж ийн зөрчилгүй гэдэг байдлаар олон улсын хөндлөнгийн аудит төгөлд гаргасан байгаа. За 2016 онд засгийн газрын хэлсэн шалгалтын үр дүнгээр нийтдээ Монгол Улсын хөгжлийн банкнд 98 зөрчил алдаа байна гэдэг тийм төгөл гарсан байгаа. Энэ 98 зөрчилтэй холбоотой энэ гарсан зөвлөмжүүдийг хэрэгжилтийг нь 2019 оны энэ 3 сард ажилласан ажлын хэсгээс шалгаад 84 орчим хувийн биелэлтэй байна гэдэг төгөлд гаргасан байгаа. За бидний зүгээс бол энэ Монгол Улсын үндэсний аудитын газар, засгийн газар, за дээрээс нь Монгол банкны тавьж байгаа зөвлөмж энэ үр дүнгийг бид нар ойлгохоор 100% биелүүлэх чиглэлээр ирмэлж ажилладаг. За өнөөгийн байдлаар бол бид нар энэ гарсан алдаа татваруудыг нь өгсөн хугацаанд нь залруулад за хамгийн сүүлд нь засгийн газрын 2016 оны шалгалтын үр дүнгээр илэрсэн зөвлөмж бол 84 орчим хувьтай биелсэн явж байгаа. За хөдөө оронтод хэрэгжүүлсэн төслүүдийн хувьд гэх юм бол Монгол Улсын хөгжлийн банкны хэрэгжүүлсэн төслүүд Монгол Улсын хөгжлийн банкны вебсайт дээр бол дэлгэнгүй байгаа. За газар зүйн байрлалаар аль аймагт ямар төсөл хэрэгжиж байгаа тэр нь хэдэн хувийн биелэлтэй байгаа гэдгийг бол энэ манай вебсайт зороод харах болцоотой. За хамгийн орон нутагт амжилттай хэрэгжсэн төслүүдийн жишээнд бол бид нар ноолор хөтөлбөрийг бол оруулж дуусдаг. За ноолор нэг хөтөлбөр маань амжилттай хэрэгсээр Монгол Улсын хэмжээнд боловсруулж байгаа түүхэн ноолуурын боловсруулалтын хувь хэмжээ 10-аас 20 орчим хувь болж нэмэгдсэн байгаа. За энэ хөтөлбөрийг бид нар бас 2019 онд бас дахиад үргэлжлүүлж хэрэгжүүлнэ. За хөдөө оронтод бол түрүүний орон сууцтай холбоотой хөтөлбөр 1600 айлын орон сууцны хөтөлбөрийн за 3.1 орчим нь хөдөө орон нутагт за 3 аймаг 4 аймагт хэрэгжихээр байгаа. Тэгээд цаашдаа бид нар бас хөдөө орон нутгийг аж үйлдвэрлэж 2100 засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр бас дэмжиж ажиллана.